Өөрийн хамаарал бүхий хоёр хүний биед зэвсгийн чанартай зүйл хэрэглэн халдаж, нэгнийх нь амнасыг хохироосон хэргийг илрүүлэн шүүхэд шилжүүллээ. За Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт энэ оны 4-р сарын 12-ны өдөр маргаан болоод оних дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. За аймгийн цагдаагийн газраас мөржин шалгах ажиллагаа явуулахад мөрөн суманд оршин суух иргэн зээн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамаарал бүхий хоёр хүний биед хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж, нэг иргэний биед гэмтэл учруулж иргэн бэгийн амнасыг хохироосон үйлдэл илрүүлсэн. За энэ хэрэгт холбогдуулан зээг эрүүгийн хуулийн 11-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлээд байна. За ахын хүрээнд согтууруулах ундааг түгээмэл хэрэглэж байгаа нь энэ хэрэг гарах шалтгаан нь болсон байна. Тиймээс ард иргэдийг согтууруулах ундааны зохисгүй хэрэглэнээс татгалзаж өөрийн болон бусдын амнаас эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.